компанид сүүгээ нийлүүлж байгаа 2500 малчтынхаа ахуй амьдрал эрчимцэн мад аж ахуйгаар хангах, тэжээдэр хангах, тэднийхээ боловсрууд анхаарах гэх мэт олон ажлыг бас зэрэг хийх юм байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний өрөөнд өнөөдөр 65 жилийн түүхтэй сүү хувьцат компанид ажиллаж байна. За дэлхийд өнөөдөр хамгийн хурдтай өсөн нэмэгдэж байгаа одоо хэрэгцээ бол одоо сүү байгаа. Нэгдүгээр сүү орж байгаа, хоёрдоод өндөг орж байгаа. Одоо Монгол улс маань өнөөдөр мах урд 100% хангаж байна. За 10 сар гэхэд бол өндгийн хэрэгцээг 100% хангахаар бас төлөөд ажиллаж байгаа. Дээрэс нь энэ сүүн бүтээгдэхүүнээ хэрэгцээг бас энэ 2026 он хүртэл 100% хангахаар ажиллаж байна. Сүү хувьцат компанийн хувьд зөвхөн одоо сүүн бүтээгдэхүүний зах зээл дээр борлуулахаас гадна эдний компанид сүүгээ нийлүүлж байгаа 2500 малчтынхаа ахуй амьдрал эрчимцэн мад аж ахуйгаар хангах, тэжээдэр хангах, тэднийхээ боловсрууд анхаарах гэх мэт олон ажлыг бас зэрэг хийх юм байна. Тэгэхээр сүү компани зөвхөн худалдаа борлуулалтаас гадна нийгэм рүү чиглэсэн маш олон ажлуудыг зэрэг хийж явж байгаагаараа бас онцлогтой байна.